За өдрийн мэнд итгэл яхан дүүснар минь ээ. За шалом миний бодол пэйж дээрээ ээлжид нэг апдейт нэг ухаарлаа та бүгдтэй хуваалцъя гэж бодлоо. Дөнгөж саяхан дөрөвхөн мэдрэгдсэн энэ болсон үйл явдлаас хамааралтайгаар. За юуны талаар вэ гэхээр одоо Christian community буюу одоо Христ итгэлийн итгэгчдийн одоо энэ нөхөрлөл энэ хамтын энэ дэлхий дээр амьдарж байгаа энэ хөө Христ итгэлийн итгэгчдийн нөхөө амьдралын бие биендээ тусалж бие биентэйгээ тэгээ одоо хамтран нэг нэгний хачаанаас үйлцэх гэсэн энэ ойлголтын дээр нэг зүйлийг сая бас дахин мэдэрсэн зүйлээ хуваалцъя. За ер нь бол Библийн ойлголтоор бол загалмай гэдэг ойлголт байгаа. За ер нь амьдралын зорилго гэж хэлж болно. Бас одоо давах ёстой үүрэг хариуцлага асуудал гэж хэлж болохоор. Тэгэхээр эдгээр энэ ойлголт ярихаар ерөнхийдөө бол хоёр бид нар мэдж байгаа хоёр загалмай яригддаг. Нэгдүгээрт мэдээж ерөнхийдөө бол яг үндсэн Есүс Тэнгэрийн хаанчлалын зорилго буюу Есүс Христийн дэлхий дээр амьдэрсэн. За онцгойлон үйлчлэлийн 3 жилийн үед тэр 3 жилийн амьдралын тэр дүр зураг тэр явсан мөр бол бидний энэ дэлхий дээр одоо үүрэх ёстой өдөр болгон үүрэх буюу өдөр болгон зорилгоо болох ёстой тэрний загалмай ярьж байгаа. Энэ бол юу вэ гэхээр бусдын авралын төлөө өөрсдийнхөө өгөгдсөн дуудлага талаантаараа одоо үйлчилж амьдрах. За ийм нэг загалмай ярьж байгаа. За бас нэг загалмай гэдэг нь юу вэ гэхээр за энэ бол хувь хүний итгэгч хувь хүн бүгд тусдаа өөрсдийнхөө дуудлага, хувь хүний дуудлага, хүний энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралын зорилготой тэр түүхэн замнал одоо хувь хүний намтарч гэдэг юм уу тэр нэг юм замналыг ярьж байгаа. За энэ дунд бас нэг загалмай яригддаг. Тэр нь юу вэ гэхээр бас загтлууд дээр байгаа хамтдаа үүрлцэх загалмай буюу хамтдаа нэг нэгнийхээ ачаанаас үүрлцэх гэсэн ойлголт бас байдаг. За тэр талаар ерөнхийдөө сайн нэг ухаарсан зүйлээ. Тэгэхээр ийм Эфес 4 дээр бид нар уншдаг, судалдаг за ер нь бол Библиэд шинэ гэрээ бол тэр чигээр хэлж байгаа. Христ итгэгч нар бол чуулган тийм ээ чуулган гэдэг. Тэгэхээр Есүсийн чуулган гэж байгаа энэ Христ итгэл бол Есүсийн бие гэж хэлдэг. Бие, эрхтнүүд. Толгойн тэргүүн нь бол удирдагч нь гэсэн үгтэй эзэн нь бол бурхан нь бол Есүс, харин бид нар бол эрхтнүүд. За Есүс Паул Эфес чуулганд бичсэн загтал дээр Христ итгэгчдийг эрхтнүүдтэй зүйрлэж байгаа. Зүйрлэл шүү дээ, зүйрлэл. Тэрнээс бид харах юм бол бүгд л яг адилхан нэг хоёр нүдтэй, нэг амтай, ингээд нэг юм ялгаатай биш адилхан л нэг хүмүүсүүд. Гэхдээ яг сүнслэг одоо шинэ бүтээл гэж ярьж байгаа 2 дугаар Коринт 5:17 дээр тэр шинэ бүтээлүүд дээр сүнслэг одоо дүр төрхөөр бодох юм бол бүгд ялгаатай таланттай, хөв тавилантай, чадваруудтай гэсэн үг. Ялгаатай одоо альваг одоо харахтай, альва хаанчлаад оролцох ялгаатай үүргүүд байгаа. Тэр утгаараа эрхтнүүд гэж зүйрлэж байгаа. Биеийн эрхтнүүд. Тэгэхээр бидний бие бол одоо хүний биеэр зүйрлж штэ тий. Тэгэхээр зүйрлж байгаа тухайн зүйрлэлийг нэхлээ ойлгоё л доо. Тэгэхэд бол хүнд олон эрхтнүүд байгаа. Асар олон эрхтнүүд. За бүр тодорхой тоо яригддаг тий. За тэр нарийн тооны хэдэн зуугаар яригддаг. За тэгэхээр тэр ялгаатай эрхтнүүдээр Есүс Христ итгэгч нарыг зүйрлэж байгаа. За тэгээд би нэг зүйлээс болсон нэг үйл явдлаас нэг зүйлийг ингээ мэдэрлээ л дээ. Эзэн бас сануулж ингэж би итгэж байгаа. Юу гэхээр за одоо жишээ нэг ийм ойлголт байгаа. За миний нүд. За одоо та өөрийгөө бодохдоо одоо би өөр дээрээ зүйрлж ярьж байгаа энэ одоо дүр төрхөн та бас өөрийгөө сонсохдоо бас давхар бодоод сонсороо. За таны миний нүд. За миний нүд ямар үүрэгтэй вэ гэхээр харах үүрэгтэй. За би энэ нүдний за жишээ энэ нүд одоо энэ нүдээр зүйрлж байгаа итгэж бол хинч байж болно. Би яг нүд бол тэр гэдэг тийм гол нөгөө ялгаатай байдал байгаа. Бид зүйрлж байгаа энэ зүйрлэл дээрээ ярихад за миний энэ нүдний хийж чадах юм нь юу вэ? Харах. За өөр юу вэ? Ерөөсөө л харсан зүйлээ л хашин мэдээлэл болгож тарих руу дамжуулах. Тэгээд тарих нүдэ удирдна. Хизээ харах уу, хідээ нээх үү, одоо яах вэ ийх үү гэдэг. Бусад бүх хэрэгтэй ялгаа байхгүй. За
Тэгэхгүй одоо нүдэнд ингээд юу орлоо. Одоо сүүл үед миний бас энэ аллерги хөдлөөд нүд бас захтнаад байгаа нуухчаад. Тэгэхээр за одоо ингээд нүдэнд маань юм орлоо. Эсвэл нуух тогтлоо. Нүдэнд маань эсвэл шороо орлоо. Тэгэхээр та одоо миний гарыг анзарж байна. Хуруу. За гарын дотор бүр 7 уур хуруу. 7 уур хуруу нүдэндээ үйлчилж байгааз. Үйлчилж байна. Нүд өөрөө өөрийгөө одоо юу гэдэг юм аргалж тэ одоо хамгаалж арчилж чадах уу? Чадахгүй. Энэ юу чадна? Хуруу гарч чадна. Тэгэхээр энэ хуруу нүдэндээ үйлчиллээ. За нэг талаасаа нэг юм болж байна. Тэгсэн чинь нэг өдөр хуруу маань хуруунд одоо ингээд хурууны энэ үзүүрт ингээд өргөс орчлоо. Эсвэл бол энэ хэсийг одоо яад юм байгаа ингээд нэг юм үзүүртэй эртээ юмд ингээд зүсүүлчлээ. За өргөс орлоо. Өргөсдөр ирээ гоё болох юм байна. За өргөс орлоо. Жижигхэн өргөс. Тэнгүүтийн энэ хуруу өвдөд байна. Хуруу хохирлоо. Түрүүн нүд нуугчаад нүд одоо тий хохирж байгаатай адилхан одоо тий хэрэгцээ тусламж хэрэгтэй болоход хуруу тусалсан шүү дээ. Тэгсэн чинь хуруу одоо хохирж хуруунд тусламж хэрэгтэй боллоо. Юу үйлчлэх вэ? За мэдээж нөгөө хуруу гэдэг. Харилцаа яг энэ одоо би зөвхөн энэ нүд хуруу хоёрын хооронд ярьж байгаа энэ зарчим бүх хэрэгтэн дээр үйлчлэн. Тэгэхээр зөвхөн нэг жишээгийн зарчмыг л гаргаах юм. Тэгэхээр энэ хуруунд байгаа энэ өргөсийг харахын тулд хамгийн гол эрхтэн бол юу вэ гэхээр нүд жишээн зүгээр. Тэгэхээр нүд одоо би энэ өргөсийг харах хэрэгтэй болно гэсэн. За тэгээд би нөгөө хуруугаараа ингээд үйлчлээ те. Харилцаа дээр цаг нь болохоор энэ хуруунд ч гэсэн энэ нөгөө хуруу ч үйлчлэнэ гэсэн. Тэгэхээр яг одоо бол би энэ хуруунд байгаа энэ өргөсөнд миний нүд үйлчилж байна. За энэний цаана за ингээд зүгээр болдгоороо болчихно гэж болно. Гэхдээ энэний цаана хэрэг одоо хүн дээр итгэгч нарын хувь хүмүүстээр зөөрлсөн шүү дээ. Тэгэхээр энэний цаана зүгээр маш одоо юу гэдэг юм ухамсартай юм болохгүй ч гэсэн цаана болж байгаа нэг юм процесс байгаа байхгүй. Тэгээ энэ хуруу минь биеийн нэг эрхтэн байгаа цагтл энэ нүд энэ хуруунд үйлчлэнэ. За биеийн эрхтэн гэдэг нь юу гэсэн үг? Энэ тархины удирдлагын дор байгаа цагтл нүд эндээ үйлчлэнэ гэсэн үг. Тэгсэн чинь энэ хуруу нэг өдөр тархины удирдлагаас гараад тархи биеэс саллаа гэж бодъё. За бүр тасдах нь хаашаа ингээд мдээгүй болчлоо. Тэ мдээгүй болчлоо. Тэгэхэд энэ хуруу жишээ нь энэ хуруу эндээ үйлчлж чадахгүй шүү дээ. Тэ одоо удирдлагаараа. За би зүгээр нэг инээдтэй юм шиг боловч юм жишээ ярьж байгаа. Тэгэхээр энэ биеийн эрхтэн байж ийж тэ энэ хуруу энэ эрхтэндээ үйлчлэх тэр юм нь байгаа цагт нөхцөл нь бүрдэх үед бас бусад эрхтнүүдээс үйлчлэлийг авна гэсэн үг. Энэ эрхтэн бүтээгдсэн зорилгоороо энэ биеийн хэсэг байгаа тэр зорилгынхаа дагуу оршиж байгаа цагт бас бусад эрхтнүүдээс үйлчлэл авна гэсэн үг. Тэг. Одоо би физиологи дээр бол ингэ амар тохиролцоо гэрэмээр ярихгүй шүү дээ. Чи надад үйлчлсэн юм үйлчлээгүй шүү дээ. Тийм учраас би чамд үйлчлэхгүйгээр иймэрхүү болохгүй шүү дээ. Зүгээр би эрхтэл байгаа бол энэ аяанда болдгоороо болно гэсэн үг. Тэр нэг юм тарих энэ тогтолцооныхын цаад удирдлага тарих нь өөр ингээд бүгдийг өдөртчихнэ гэсэн. Тэгээд Христ итгэл дээр энийг Паул холбож ярьж байгаа. Өөрөөр ингэж холбоход ямар одоо Christian community дотор ямар одоо энэ илэрлэл нь хэрэгжүүлэлт нь аппликейшн бууж байгаа гэхлээр нэгдүгээр асуудал. Түрүү яг ингээд түрүү хальт дурдсан те. Би өөрөө энэ биеийн эрхтэн нэгдүгээрт болсон уу болоогүй юу гэдэг хамгийн ихний асуудал. Тэ? Би нэг биеийн эрхтэн мөн үү? Тэр эрхтэн юу ярьдаг вэ? Чуулган. Чуулганы тэргүүн хэн блэ? Пастор. Үгүй. Зөвхөн Есүс. Зөвхөн Есүс. Тэгвэл Есүс гэж хин? Есүс хаана байгаа юм? Би бол бодиттой, тэ? Пастор маань бодиттой. Миний найзууд бодиттой. Дүүнер маань, ах эгч нар маань, Христ итгэлийн ах эгч нар маань бодиттой. Тэг бодиттой юм яаж бод биш? Тэг харагдахгүй юм яаж удирдах юм? Удирдна. Тэр нь юу гэхээр миний одоо мэдэрч байгаагаар бол хоёр юм байна. Нэгдүгээрт за одоо теологийн байдлаар ярихад ариун сүнс нэг нь нөгөөх нь Библи. За тэгсэн чинь ариун сүнс харагдахгүй. Ариун сүнс Бурхны үг ба сүнсээр эцэгт мөргөх цаг. Сүнс ба үннээр буюу үгээр эцэгт мөргөх цаг ирж байна гэдэг энэ хоёр ойлголт ярьж байгаа. Тэгээ энэ гадагшлагаараа сүнс бодиттой биш. Тэгээ үнэн гэдэг бодиттой биш. Харин үнэн гадагшлаад бодиттойгоор илэрсэн нь үг. Сүнс нь гадагшлаад бодиттойгоор илэрсэн нь пастор. Та бид бүгд. Тэгээ нөгөө пастор маань, нөгөө бид бүгд маань бид нар өөрсдөө яг үнэхээр дотор ариун сүнстэй юу гэдэг асуудал дахиад тэр хүнийхээ хувьд тавигдана гэсэн. За тэгээд үнэхээр дотор ариун сүнстэй дахин төрсэн хүн мөн л бол
ариун сүнсний үр жимс Галат 5:22-23 яалтч илэрдэг. За тэгэхээр саяны ярьсан ойлголтоор нэгдүгээрт өөрөө дахин төрсөн ариун сүнстэй хүн мөн үү? Нэгдүгээр, хоёрдугаарт сүнс ба үнэн гэдэг ойлголт нь буюу үгийн дагуу амьдрдаггүй гэдэг асуулт. Өөрийнхөө эрх ашигын дагуу амьдарч гин үү? Эсвэл үнний эрх ашиг, бурхны эрх ашигын дагуу буюу Библийн үгийг судалж түүгээр амьдарч гин үү? Тэгээ амьдарж байгаа бол сүнс ба үнэнээр амьдарж байгаа хувь эрх чуулганы гишүүд буюу Христийн эрхтнүүд бол Есүстэй чуулгантайгаа Есүстэй нэгдсэн биеийн эрхтэн байна гэсэн. За ийм эрхтэн байгаа тохиолдол яадаг вэ гэхээр нэгдүгээр асуултанд түрүү хэлсэн те. Биеийнхээ хэсэг нь мөн үү эрхтэн болсон уу? За болсон байна. За ингээд ирэхээр яадаг вэ гэхээр энэ болсны илэрлэл нь юу вэ гэхээр нөгөө бие биендээ үйлчилдэг. Нэгдүгээр Петр 4-ийн 10 дээр байгаа. Бас нэгдүгээр Коринт 4-ийн 1 дээр байгаа санагдчихэв. Няруу гэдэг үг байгаа. Няруу. Яг авсан талант одоо яг энэ эрхтнийхээ дуудлага энэ онцлогоороо бие биендээ үйлчлэх тийм нярвын бид хариуцлагатай дуудлагатай байгаа байхгүй. Бид эзэд биш, бид зүгээр нярвууд. Тэгээд бурхан танд ямар чадвар өгсөн? Бурхан танд ямар бэлэг авьяас, чадвар, боловсрол, эрүүл ухаан юу вэ? Тэр бүгдийг өгсөн. Нийгэмдэр ямар байр суурь өгсөн? Ямар компанид ажилдیں۔ Тэр юугаараа тэр байр сууриар чинь дамжуулж бурхан танд ямар эрүүл өгдөйм буюу танд ямар талант өгсөн. Тэр талантууд чинь байж тээ. Хоёр зорилготой. Хамгийн нэгдүгээрт нь та өөрөө тэр бурхнаас өгсөн тэр ивэл өрөөлөөр өөрөө энэ сайхан амьдрах. Өөрөө тэр ивэл өрөөлийг нь хүртэх. Өөрөө тэр сайн мэдээний сайн гэдгийг нь өөрөө эхэлж хүртэх ёстой. Хүртдэг байд. Тэгээд тэр тухайн бурхны өгсөн ивэл өрөөл чинь таныг одоо юу гэдэг таны хэрэгцээг хангаад тэгэл дуусчдаг юм биш. Сууг байхгүй юу? Сууг. Таны хэрэгцээг хангаад тэгээд цаана үлдэнэ. Тансанд чинь үлдэнэ. Тэгээд үргэлжлүүлэн танд ивэл өрөөл орж ирсээр л байна. Тэд нар нь ямар зоригтой юм? Тансандаа хадгалж байгаад тэгээд улам сайхан машинтай болох, эсвэл хадгалж байгаад улам алдар нэр хүндтэй болох, эсвэл хойч үедээ үлдээх гэд хувийн тэрхүүнийг нь миний үр удаа, миний ачцээ гэдэг ингээ явах биш. Эхлээд та өөрөө буюу энэ дотор чинь таны гэр бүл орно, таны эхний үр хүүхэд тэгээд анхан шатны хэрэгцээ буюу түрүүний ярьсандаа сургуулийн төлбөр, эрүүл мэнд орно. Тэгвэл илүү гардаг байхгүй юу? Бурхан гаргана. Илүү гаргана. Та харах юм бол гарч байгаа. Тэр илүү гарсан мөнгө ч юм одоо юу гэдэг тэр зүйлийг бид бурхны оронд тавиад бурхандаа найдах биш. Тэр илүү байгаа одоо мөнгөндөө ч юм уу илүү байгаа тэрхүү даатгалдаа тэгээ одоо юу гэдэг тэр зүйлдээ найдаад ирэхээр нөгөө хоёр эзэн гэдэг асуудал чинь хөндөгдөөд бид маммон буюу бурхны оронд өөр нэгэн зүйлийг шүтэнэ болгоод байгаа гэсэн. Харин оронд нь ямар зоригтой бурхын тэгж илүү өгөхөөр биднэрт өгдөг вэ гэхээр түрүү ярьсан. Би ишлэлийг мартчихлаа. Нэгдүгээр Петр 4-ийн 10 дээр байгаа санагдчихэв. Би баталгаатай харчих. 4-10 дээр байгаа. Хүлээн авсан бэлгээрээ. За тийм байна. Хүмбэр хүлээн авсан 1-р Петр 4-10 дээр гэж байгаа байхгүй. Хүмбэр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ хүлээн авсан бэлгээрээ. Тэр бэлэг чинь түрүү хэлсэн те. Өөрсдийг маань хангана, үр хүүхэд одоо юу гэдэг анхан шатны хэрэгцээ хангана. Гэтэ шунлыг хангах ёстой биш шүү. Тэр шунал руу орж болохгүй. Яг л анхан шатны хэрэгцээг хангана. Харин илүү гарвал яах юм? Илүү гаргана угаасаа. Яг шударгаар бодох юм бол тэр хүн бүр хүлээн авсан бэлгээрээ. Тэгэхээр та энэ дараа бэлэг гэдгийг анзаарах хэрэгтэй шүү. Бидэнд байгаа бүх юм бэлэг гэдгийг та харж чадчихна уу гэдэг асуудал гарч ирнэ гэсэн. За тэгээд хүлээн авсан бэлгээрээ бие биендээ бурхны бие биендээ буюу итгэгч нар хоорондоо эргэтэн нөгөө нэг нүдэнд хуруу одоо үйлчилж чинь бэлгээрээ үйлчилж чинь дуудлагаараа нүдэн дараагаар нь өргөс авахтан туслалаа. Хүлээн авсан бэлгээрээ бие биендээ бурхны олон төрлийн эргэтнүүд янз бүрийн тэ нэг нь мөнгө олдог, нэг нь Библийг сайн судалдаг, нэг нь гоё дуу дуулдаг, нэг нь одоо нийгэмдэр сайн одоо бусдыг ангаадаг эмч, нэг нь болохоор цагдаа одоо юу гэдэг юм бүх хуульч мүлч гэдэг бүх юм орж байгаа. Нэг нь сайн нөхөр, нэг нь сайн эхнэр, нэг нь сайн хүүхэд. Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нярууд шиг үйлчил гэж байгаа. Үйлчил. Тэгэхээр нэгүсэл гэдэг нь авах зохисгүй зүйлийг нь өгөхийг хэлдэг. Нэгүсэл гэдэг үгний нэг тодорхойлт нь бол. Тэгэхээр сайн нярууд бид эзэн биш. Компани захирал нь бид нар биш.
бидэнд байгаа орж байгаа энэ эрүүл мэнд энэ гоо одоо юу гэдэг гоо үзэсгэлэнтэй бол гоо үзэсгэлэн эрүүл мэнд одоо юу гэдэг тэр бүх санхүү мөнгө тэр бусдаас илүү ухаан тэр бүх зүйлийг чинь бүгдийг нь бурхан биднэрт өгсөн. Бид бол зүгээр нярвууд нь бусдад бие биендээгээ үйлчлэх бэлгээрээ бие биендээ үйлчлэх зорилготой нярвууд. Тэгэхээр энэ зорилгынхаа дагуу хэн нэгэн өөрийнхөө зорилгынхаа дагуу бусдад үйлчилж байгаа цагт үйлчилж байгаа гэдэг нь гаднаа илэрдэг, үр жимсээр гардаг, илэрдэг буюу яг баталгаатай гэсэн үг шүү дээ. Баталгаачдаг гэсэн үг. Зүгээр би тэгж үйлчилдэ гэж хэлдэг. Хин ч үйлчилж байгааг нь хараагүй мөртлөө тэгэл өөрөө зохиож ярьдаг нэг юм хиймэл хоёр нүртэн биш. Яг үнэхээр үйлчилдэг, гэрчтэй. Тэр харагдсан яг өөр тусламжийг нь авсан хүмүүс байдаг ч гэдэг юм. Тэгэхээр энэ заавал тийм байх ёстой гэдэг нь би яриад байгаа юм биш. Яг жинхнээсээ үйлчилдэг гэдэг нь илэрх хэмээг яриад байгаа. Яг үнэхээр үйлчилж гинөө гэдэг юм. Тэгэхээр ингэж үйлчилдэг энэ үйлчлэлийг амьдралынхаа зорилгоо гэж бодоод явж байгаа тохиолдолд яадаг вэ гэхлээр бусад эрхтнүүд нь үйлчилж эхэлдэг. Энэ яг тогтолцоо нь яг тийм. Үнэхээр эрхтнүүд нь мөн бол бусд нь ч гэсэн тий. Тэгэхээр хуучин гэрээнд ч гэсэн Илия те би ганцаараа байна гэдээ айх үед те эзнээс имээдэг 7,000 хүнийг би бэлдсэн байгаа гэдэг. Тэрнтэй адилхан эзний хүмүүсүүд байгаа. Мэдээж магадгүй эргэн тойронд чинь байхгүй юм шиг мэдрэгдэж магадгүй. Гол нь та өөрөө эрхтнийхээ дагуу хийдэг юмаа хийгээд үйлчилж байгаа цагт яг таны хэрэгцээ гарч ирэхэд хэнийг нь гараал ирдэг. Зайлшгүй гарч ирнэ. Гол нь та өөрөө яг хардгаараа хараад мэдээлэлд амжуулаад хийдэг юмаа хийж гинөө. Энэ ихэнд заавал байгаа цагт дараачийн хэрэгцээ нь гараал ирдэг. Тэгэхээр энийг би сая бас мэдэрсэн зүйлээ энийг хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр бидний зорилго бол яг л Матай 6:33 байнга хэлдэг те. Эхлээд Бурхны хаанчл болон түүний зөвхт байдлыг хай. Тэ Бурхны хаанчл буюу хаанчлалын зорилго Ром 8:28. Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан. Ингэж үйлчлэхээр түүний зорилго юу юм? Бусдыг хайрлах, бусдад тэ одоо тэр амийг дамжуулах. Тэр зорилгоор л одоо өөрөө өөрсдийнхөө зорилгоороо үйлчилж байгаа цагт л бусад бүх зүйлийг сайн сайхны төлөө тэр нэг хүний сайн сайхны төлөө хамтд нь ажилуулдаг. Нүд хийдэг юм а хийж л байгаа цаг зүгээр ингэ өгөө аваа тийм яриаггүй те би ингэ тэмдэглээл те нүд за өнөөдөр 2021 оны 7 сарын 24 3 цаг 23 минут би харсан өмнөө байгаа утас байгааг би харлаа. За харсан гэдгээ тэмдэглэл чи яагаад тэгэхээр дараагаар нь би хэрэгцээ шаардлагатай би те одоо баримттай бай те одоо гарандаа ч юм уу гараа чи надад үйлчлээрээ нүдэнд нуух би болчлоо. Тэгэн бүтэл дотроо бодоод юм хар санаатай биш те. Нөгөө гарна жишээ те би туслахгүй яагаад чам туслах хэрэгтэй ингэж хэлэнгүүтэлтэй би 2021 оны 7 сарын 24-ний 3 цаг 23 минутанд би өмнө байгаа имийг харсан бидтэй худлааг бол баримт нь энэ байна. Харсан байна гүтэн. За ядаргаатай за үйлчлэхээс гээл нэг иймэрхүү нэг юм өгөө аваатай юм биш. Зүгээр л цаанаасаа хийдэг юм а. Энэ нүд хардаг энэ зорилгоороо л хараад оршиж байгаа цагт хувь тавилан аз жаргал нь баггүй юу? Яг үүний төлөө бүтээгдсэн. Тэгэхээр нүд юмаа харж л байгаа цагт үйлчлэлч биш эн чинь ажил үйлчлэлч биш. Яг өөрийнх нь баг амьдралынх нь зорилго байхгүй юу? Сайхан цэцгсийг харлаа, гоё юм харлаа. Тэгээ энэ донд нь бол мэдээж ингээд аюул маюулыг хардаг бие биенээ эргэтэндээ туслах юм байна. Гэхдээ энэ зөвхөн тэр биш. Тэрнээсээ хүртэл харж байгаа юмнаас хүртэл ивэл өрөөлөө авна шүү дээ. Тэгэхээр зүгээр л яг дуудлагаараа орших хэвээр юмараа оршиж байгаа цагт өгөө аваа юм бодох шаардлагагүй. Цаг нь болоход яг ингээд үйлчлэнэ гэсэн үг. Гэхдээ гол юм нь энэ биеийн эрхтэн болсон уу гэдэг асуудал. Нэг удирдлагатай байна уу? Нэг тарих байна уу? Ингэж ярих түрүү хоёр юм ярьсан. Сүнс ба үнэн гэдэг ойлголт. Сүнс буюу ариун сүнстэй хүмүүн үү дахжинхэн авраглыг сайн бидэнд итгэж Есүсийг эзнээ болгосон дахин төрсөн хүмүүн үү нэгдүгээр. Хоёрдугаарт үнэн буюу үгээр амьдрдаг. Иохан 8:31-32. Үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд мөн. Тэгээд та нар үннийг ойлгоод үнэн та нарыг чөлөөлнө. Үгэн дотор минь байвал үннийг ойлгоод үннээр чөлөөлөгддөг. Үг Библи ярьж байгаа. Тэр үгэн дотор нь байна гэдэг нь abide буюу байн оршин тогтнох энэ түүгээр амьдрах, түүгээр амьсгалах, түүгээр бодох, түүгээр шийдвэр гаргах, түүгээр стандартаа хийх бүх юм байгаа. Тэгэхээр Библи судлал руу орж байгаа шүү. Зүгээр Библи уншлах нь нэг хэсэг нь судлал руу орох хэрэгтэй, жажлах хэрэгтэй, тунгаах хэрэгтэй, хуучин бодолтойгоо ингэж тэ сүргэлдүүлэх хэрэгтэй. Тэ ийм ойлголт байгаа. За тэгэхээр довчхондоо дүгнэхэд саяны ойлголт юу вэ гэхээр та би дуудагдсан дуудлагаараа тарих болсон хаанчлалын зорилгын дагуу хаанчлалын төлөө хийдэг юм аягаад үйлчилж байгаа цагт бусдад үйлчилж нэгүслийн сайн нэрүүд хэлсэн шүү дээ. 1-р Петр 4:10 дээр өгөө аваа биш.
өгөөд дахин хариу нэгтгэхгүй зүгээр л үйлчилдэг. Хинч надад те миний үйлчилж байгааг харж гинөө харахгүй нэ албагүй. Эсвэл би ингэж үйлчилсэн юм чи надад тийм үг тийм биш. Зүгээр л нэгүслийн яруу. Тэгээ би яруу. Тэрийг бол дээд эзэн бодно. Компани захирлна. Би бол зүгээр л яруу. Компани захирал ямар үүргээр ямар одоо те дүрмээр энэ мөнгийг тараагаар хэлсэн. Энэ одоо тухайн эрдэнсийг одоо талантыг ярьж байгаа те үйлчлэлийн тэрхүү. Тэрүүгээр л ингээд хийж гин. Гэтэл тэгэх үед цаг нь болоход яах вэ гэхлээр evaluate нь бүх зүйл тухайн эрхтний төлөө хамтдаа ажилдаг. За энэ маш чухал хаанчлалын эрхтний одоо зарчим буюу хаанчлалын зарчим, Christian community буюу Христ итгэлийн Есүсийн хаанчлалын оршин тогтнодог зарчмынхаа нэг нь энэ шүү. За энийг ойлгосон тэгээд та бүгдтэйгээ уулзлаа. За шалом эзний амгалан тантай хамт байгуултугай. Танд амжилт хүсье.